Нарны даллах тайгазар дээр хэдэн мал ангиж намрын дунд сарын 15-ны тэнгэр ажигласан цагийн үерт төвхөн алдаж эвдрэлгүй сайдыг түүхүүл балж өвгдийн хог нутагт эзэн суусан шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай ширмэл тойруулга дээрэн азийн дөрвөн бэрхтэй давхиад буухад цоожгүй айл малчин таних аянд ганцхан цуургүй сэтгэл малчин таних. Үзэгчдээ малын боёо нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг үзэж та бүхэндээ өргөн барьж байна. За энэ удаагийнхаа дугаард үзэж та бүхэндээ бид малынхаа боёын ашиг шимийг бас сайхан хүртэж яваа. Сэлэн аймгийн Хушаа цумын малчин Гамбат ахын гэрт одоо малчны хотод нас дөнгөж нүүж ирж байгаа, нүгэд ирж байгаа тийм ээ байхад нь ирж байна. Сайхан зусч байна та. Сайхан зусч байна. Та үг сайн явцгааж байна. За, Сэлэн аймгийн Хушаа цуманд хэдэн онд иржээ? 2008 онд ирсэн. Тэрнээс хойш одоо алаа жоохон үйлдвэрлэл дээр ингээд ажиллаад газар тариалан бүс нутагт бас зогтсон хэмжээнд нь одоо малаа цөөхөн тооны одоо хонь зэргийг нөхөр адуу байхгүй адуу цөөхөнтэй ондгой мөрдтэй ингээд газар тариалан бүс нутгийн одоо шийдвэр шаардлагын дагуу одоо нэг их хохирол учир болохгүйгээр маллаад ингэ явж байна. Малын ашиггүй сайхоо маллаад сайхан цусландаа гарч ирчгээ сайхан байна. Одоо ер нь цаашд одоо бүх айлууд ингээд цусланд гараад ирэхэд бас их өр өгөөжтэй мал тарга тавиарыг авч бай сэрүү сайхан ялаа шумуул багтаа ит батх багтаа сайхан байна. Үндсэндээ энэ намын булаг гэж одоо энэ ихэн булаг дээр нь бий байна. Доошлоод ингээд намын даваа уруудаад ингээд булгаа дагаад айлууд цусж байгаа. Их сайхан ерөөдөө ногоороод цэцэг ер нь алглаад ихгүй энэ сая борооноор ингээд сэрэгчөө ер нь энэ зуншлага ийм их байсан. Ер нь зуншлага бол 6 сарын 20-доос эхлээд эндээ бол арай илүү газрын гарт сайн. Тэгээд энэ цас их өмдөг учраас тэгдэг юм уу энэ булаг шандтаа ер нь их боломжийн сайхан сайн. Тэгээд тэрнээс хойш ч гэсэн одоо ингээд сайхан сэргээд байж байна. Би сая Увс аймгийн Хяргас сум яваад ирлээ. Нутагтаа очиод бараг 20 гаруй бараг сар дөхөн болоод энд одоо газар тариалан бүс нутагт бас адуу маллахт бас нэлээд хүндрэлтэй. Тийм учраас адуу унлагын морд их цөөхөн байсан. Сая яваад би бас унлагын морь гүү энэ дээр ингээд ачаад аваад ирсэн юм аа. Тэгээд бас ингээд сайхан байна. Нутагтаа очиод тэр удажиж утсан. Ер нь өстэй очдог. Ер нь 2012 онд би 90 жилийн ойгоор очсон. Тий. Очсон тэгээд тэрнээс хойш бол бас та буурлууд маань нэлээд цөөрч таньдгүй хүмүүс нэлээд их болсон байна. Тий. Надыг явж яхад бол шилжиж ирж яхад бол 20-тай байсан залуу одоо 30-тай болцсон. Тий. 10-тай байсан хүүхд 20-тай болцсон одоо талбад юунд наадмаар одоо барилдж явах чигтээ одоо тийм л болцсон байна шүү дээ. Сайхан байна. Ер нь одоо энэ цусланд бол нэгдсэн журмаар бас нэг ингээ гаргаад газар тариалангийн бүс нутагт одоо амьдарч аж төрж байгаа малчтыг бол бас нэг газар тариаланд бас нэг хохирол учруулахгүйгээр бас нэг ингээд нэгдсэн журмаар баг цусланд гарчаавал яасан бэ? Цусланд гараараа сайхан байна. Одоо тэр ишгэнтэр байгаа айлууд байна. Тэр баригадууд доорхон мал ахын бас тариа будаануур ороод тариаланчт нугаачдыг бас хохираагаад тэгээ энэ тал дээр бас сэтгэл эмзгэлж явд юм а. Ер нь энэ газар тий аль талдаа хариуцлагатай ер нь малынхаа ашиггүй энэ ч гэсэн одоо хүртээд газар тариалангийн бүс нутагт байгаа газраасаа ч гэсэн ашиг шимийн хүртээд ингээд явж байгаа тариаланчтай бол одоо малчтаа одоо ер нь одоо цаашид нэгээ бас бодолцож аль болох одоо хохирол багтаа нэгэндээ хохирол учруулахгүйгээр л баймаар санагдаж байна. Одоо энэ газар тариалангийн бүс нутгийг за эрчимцэн малаж авах ер нь Сэлэнг аймаг одоо ерөөдөө цаашдаа бол ингээ хөгжүүлж явнаа гэж яриад байгаа. А нөгөө талаар одоо нөгөө малын маань тоотлогоо нэмэгдээд ирэхлээр
бэлчээрийн даацны бас нэг асуудал гарч ирээд байгаа тийм ээ. Ер нь бол даацал хэтэрсэн явж байна. Тэгин гут одоо энэ нөгөө малыг чинь буцаагаад гадагшаа гаргаад байна шүү дээ. Тийм ээ. Одоо амьдаар нь гаргаж болохгүй болно гэж нилээ хил ам гараад. Энэ дээр та ямар Ер нь бол малыг тоон дээр нь анхаарах биш. Ер нь чанар дээр нь нэлээд анхаарч ажилламаар юм шиг байгаа. Энэ газар тариалан бүснүүт байгаа одоо сүргийн бүтэц цаанаас одоо шаардж байгаа шаардлагын дагуу бид нэр одоо малаа өсгөж үржүүлж аль болох ашиг шимтэй цөөхөн дооны малтай байвал бас боломжийн болох байх л гэж бодож байгаа. Ер нь малын ашиг шим дээр анхаарч тоо толгойг бас жоохон цөөрүүлэх тал дээр. Ер нь Монгол орны хэмжээнд бол бэлчээрийн талхталтай болж байна. Мал их өсөж байна. Өсснээс болж одоо бэлчээрийн талхталд булаг шандаж одоо ер нь одоо ургамлын гарц муудж байна гэж ярьж байгаа л дээ. Тэгэл одоо малчд бол ер нь малыг бол чанартай цөөхөн дооны малтай байвал одоо болмаар юм шиг байна. Манай одоо боломжийн хэмжээнд одоо 4 хүүхэд сургуулийн төлбөр төлөөд тэгээд ямар ч байсан нэгтэй сургууль 4 хүүхэд сургасан. Одоо баг нь одоо 7 дугаар ангид сурч одоо боломжийнхаа гэрээр хэрэг хэмжээнд одоо тэгээд нэг чиг одоо яагаад одоо хүний амтнаас нэг их мөнгө төгрөг гэхгүй зах зээлийн үе ч бас нэг яах вэ нэг малынхаа тоо толгоогоор бас нэг хэрэгцээ шаардлагын дагуу нэг юу авдаг юм аа. Бас нэг зээл авдаг. Тэгээд тэрнийгээ төлөөд яг боломжийнхаа хэмжээнд ингээд амьдарч аж төрж байна. Сэлэнг аймаг Хушаатсан бол одоо байгалийн үзэсгэлэнт их сайхан нутаг. Би одоо зүргийнхаа бэлчээрт бол бас зүгээр нэг хонь хариулаа явдггүй бас. Яруу найраг нэг 4 мөрт бол бас бичдэг. Тэрнээсээ бас нэг сонирдуулъя. Сэлэнг аймгийн утгаар энэ орхон ол урсаж өнгөрдөг. Олон төмний ундаа болсон энэ орхон олыг бас магтаж бас сэтгэлдээ биширч бичсэн нэг яруу найргийнхаа дээжээс бас сэлэнгийнхаа ард түмэн нутгийнхаа бас одоо Монголын одоо зүг зүгт байгаа малчин ард түмэндээ ер нь байгаль дэлхийг хайрлж явъя, хамгаалж явъя, магтаж биширч сөвдөн залбирч байл гэж би боддоо шүү дээ. Ер нь энэ дээрээ би бол бас нэг их яагаагүй. Нөө дандаа өнөөл моддын аваа тэгээд энд бол би бас энэ байгаль орчны энэ амыг хариуцсан бас нэг сайн дурын сайн одоо санааны үднээс бас нэг энийг хамгаалаад ингэж хамгаалж яд хай хүй гэж яддаг бас тий тэгж яддаг бас харуул хяналтанд бас ажиллаж яддаг ийм хүний хувьд бол бас байгалаа бас дээдлсэн ийм бас яруу найраг энэ дээжээс өргөё. Орхон голын хөнди айлууд айлсан буун айраг цагаа дэлгэрэн аянчин гичин нэрж алжаа тайлан намран орхон голын ус онцгой нэг эрдэн орхон голын хөнди олон төмний амьдрал улаас ургас шүүгэн усны шувууд хөвн загас жараахан сүлжиж урсгал зойлон хөврөн орхон голын ус онцгой нэг эрдэн орхон голын хөнди олон амтны амьдрал адуу өхөр багширч амны цангаа тайлан хонь хошуурч уугаад холын замд нүдэн орхон голын ус онцгой нэг эрдэн орхон голын хөнди олон амтны амьдрал зүүн номглон нагт зуузаа даран тэмүүлэх шиг 6 зүйлийг унтлаад зүггүй холыг зорин орхон голын ус онцгой нэг эрдэн орхон голын хөнди олон төмний амьдрал хөөхөд багчууд шүүгэж күнсний нугаавн күчит камбан гүжигнэж улаан буудаа хураан хос залуус сугаалж хойч үеийг дурсан орхон голын ус онцгой нэг эрдэн орхон голын хөнди олон төмний амьдралаа гэж. Ямар гоё шүлээгүй. Нэлээд орчлог шүү тийм ээ. Яг уу. Нэг байгалаа харж байгаа шүлгсэн шүлэг. Надаас сэлэнгийн будаа гэж бас нэг тийм шүлэг надад зүгээр цээжинд явааддаг. Тэгээд нэг их яруу найраг ном хэвлүүлж барьж амжаагүй. Зүгээр. Ер нь бол хэвлэх хэмжээний шүлэгнүүд байгаа юм тийм ээ. Байгаа. Тэгээд юу гэдэг шүлэг байгаа юм.
сүүн үнэрт Сэлэн нутаг гэж би одоо энэ нутаг дээр л бас энэ Сэлэнгийнхаа буудаа энэ олон түмний ажил амьдралыг хараад бас сэтгэл багтаж бичсэн, сэтгэл багтаж уншиж явдаг юм шүлэг. Сэлэн мөрнөөс ундаалж ургасан, сэвэлдсэн салхиндэн сэвэрч найгсан, сэтгэл сайд түмний хүртэл Сэлэнгийн буудаа сүйний амттаа. Ариун хөрсөнд амилж байж аадар хураар ундаалж ургадаг ард түмний ажлын шим алтанхан буудаан айргны амттаа. Улсан мордын тарийг таних урт хөндөй өндөргүй байтай үүрийн анчны хиймөр сэргээх холын гүйдэл чонын отоотоо ирсэн зочны сэтгэл баясгасан олон зүйлийн жимс ногоотоо сэрүүн салхинд сэтгэл нэлхэрсэн Сэлэн нутаг минь сүйний үнэртэй. Баярлалаа. Баярлалаа. Ерөнхийдөө Ганбат ахын маань бас нөгөө амьдралын түүх их ариун ярих яриа ихтэй гэр нутгийнх нь олон бас ярьж байсан. За шүлэг яруу найраа зохиохоос гадна бас яг бүр мэрэгжлийн нөгөө одоо лам нарын одоо номыг чинь юу гэж нэрлэдэг юм бэ? Сургуулийн бүр яг төгсөжсэн гэсэн. Ер нь зүгээр яг шашны сургуульд бол тий 90 оноос хойш би яг ардчлал гарч ирсэн тэр үеэс л бас нэг номын өсөг заалгаж гандан тэгшлэн хийдэд бас нэг 2 жил шавлан суусан тий. Нэг хөөс маягаар тэгээ төгссөн. Шашны сургуульд ороод бас нэг цогч нь уншлага бол бас нэг дүүргсэн. Тий, гисэл санвар та. Тэгэхээр шашныхаа юугаар нэг их яваагүй. Яг хөө тэгээд ойр зур уваа мөмб яг ойр зурын нэг морь мал уйсан хүмүүст бол бас нэг хэморийн сан тавиад хэморийн сэргээгээд өгчихнэ. Тий. Тий. Одоо сүнс намаа ашиглаж байна уу? Тий. Яг хөө тэгээд нэг хэморийн сантаа дашч өлзий хөдгөн сантаа л хүн шүү дээ. Яг ер нь шавлий гэж бодож ирсэн юм уу та? Яг Аймын хаврагын санаачлагаар би шашны сургууль сурсан юм байна. Тий. Аймын хавраг чинь одоо нутагт ирэхлээр нэг настаа лам нар өвгөн буурлуулчихсан бор хайрхан овоо дээр гарах лам нар ховор настаа болцсон. Тэгээд нэг шав сургана гээд надыг одоо сургасан юм явуулсан байгаа шашны сургууль тий. Тэгээд нэг биш чинь одоо юунд гандан тэгчлэн гээд бол Аймын хаврагын шав шиг л байлаа шүү дээ. Одоо Аймын хаврагын шав тий. Тэгэл Аймын хаврагынхаа нэрийн доор тэр хүний одоо ивэл доор сурсан. Энэ цогточрын Баян мөнх гэдэг анх гэж шонхор биеийн тамирын сургууль юусэн байгуулагч хахт сурсан. Тэр бас шаггүй улсын начин золтой цогточрын Баян мөнх гэдэг надтай зөв явсан юм байна. Мэрнүүд тий. Тэгээд ийм нэгийг бөх болгож нэгийг лам болгосон. Лам хүн одоо энэ малчин болоод Сэлэн аймаг ушаацсан ингээд ажиллаж амьдарч байна. Баян мөнх аврагта хайртай шүү. Урт наслаараа удаан жаргаараа гэж хэлэх байна. Мөр үйдэг уу та? За бас нутагт бол мөр уйжсэн. Одоо нутгийн уяачд бол тань. Миний одоо шарга мөр бол дааган наснаас нь одоо соёолн хүртлээ одоо айрагдаж байсан мөр. Энэ дээрээ нэг гавьта уяагүй. Сая дүү яг одоо нэг ихийн өмнө хонгор алга мөр Сүмэн алдарт уяач миний дүү суураарагч байгаа хонгор алга мөр сая Сүмийнхаа баяр наадамд аргин 3-аар давхилаа. Би бас нөгөө уран зайзлж бас тэнд очиж бас дүйдэ баяр хөргөнга их насны морийн цолсон. Тий. Тэгээ сая тий мор үеийн цолсон. Мэргэний бас нэг сонирхол юм л да. Тэгээ сая баруун түрүүний баяр наадмаар айрагдаж ирж яваад бас нэг жоохон үзүр дээр жоохон суух хайта тэгээд 6 гараа орлоо гэж хэлээ. Сайн мөрвий. Энэ бас манай нутгийн морд ер нь одоо шандастай шүү дээ. Тэс нутгийн гэж бай одоо усын хэрэгсэм өндөр хангаа, зүүн хангаа, цагаан хайрхан гэдэг морд сайтай. Ерэн сайн яггүй сайн мордтай одоо хөвгтөч залуучууд ч гэсэн сайхан барилдаж байна. Зүгээр нэг энгийн малчин залуу сая Сүмийн баяр наадмаар төрүүлж илээ. Юмшгүй байдаг. Зөвхөн малчин гэж. Тий, байхгүй тий. Тий. Би малчдыг бас их бахархаж хардгийн. Ер нь бол энэ одоо нөгөө тасрах гээд байгаа, алга болох гээд байгаа Монголын ёс заншил, өв уламжлалыг бас хадгалах гэж үлдэж байгаа нэг хэсгийг би малчд юм болоо гэж бас нэлээд хардаг л да. Одоо ялангуяа
эртний малчид бол одоо сүүлийн үеийн малчид болж яг хүнд нэг малаад авахаар орчдөг болсон тийм ээ. Тэгээ тэр яс цаашид өв уламжлаа өнөөдөр хүртэл ингээл хадгалах гал одоо юу гэдгийг энэ аслагдсан газар тий ямар сүлжээ байдгүй ч гэдэг юм уу тог цахилгаангүй ийм газар бас ингээл хурж ирээд Монгол ахуугаараа ингээд амьдарч байгаа энэ уламжлаа бас хадгалах гал явж байгаа гарнаас малчингуудыг энэ их хүч хөдөлмөрийг нь бас их бүр ингээ бахархмаар санагдаад. Тэгин штэ тий. Ер нь одоо залуу малчд бол юм үзэж нүд тайлан гихчээр бас ийм сайхан нутг байдаг юм байна. Энэ одоо чулуун ард тойлов одоо ингээд сэлэн мөрний хөвөө ингээд ороо зусвал одоо зусч болжлах. Тий, тэгээд яагаа нүдгүм бас нэг юунаас болж бас нэг бүлгийн систем шилжээд бас нэг малчдын бүлэг гээ тэрэндээс хөдөлж чаддгүй. Тэгээд байж яадаг. Тэгээд бэлчээр бууцсан талхлагдаад ингээд байрын сүрэн мал нь одоо ингээд байж яадаг. Энэ бас буруу юм байгаа. Нэг өснө одоо бэлчээр малаж явах гэдэг чинь ингээд бас ингээд байгалийн сайханд ингээд одоо явж яхад бол малаа дагаа явж явах шиг сайхан юм байхгүй шүү дээ. Байгалийн сайханд. Тийм л байна л да. Ер нь малчдыг одоо бас ийм сайхан зэлүүд сайхан нутагт бас малаа дуулаад бэлчээрийн малаа жохоо хөтлөөд ингээд явбал их сайхан байна гэж уриалж байна. Та малаа яг мориороо тоож гинэ. Мориороо мал шүү дээ. Тий. Одоо тэгээд уламжилт ёс заншил эмээл хазаар тэгээд бүхэл юмыг малчин хүнд хийж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд ер нь малчдын уламжилт ёс заншил, уламжилт идэ цагаа тэгэл одоо малын тоног хэрэгсэл мөрний гэхтэл одоо чөдөр ногт имэйл хазаар гэх тий. Тэгээд бүхэл одоо бугуул байна, уурга байна. Тэр бүхэл юм бол бас өвдөд бас уламжлагдаад ирсэн юм. Нэг бол залгуулад явж байгаа тий. Таны хувьд одоо юу гэдэг өвөө эмээгийнхаа үеэс ч гэдэг юм ижээийнхаа үеэс ч гэдэг юм яг ингээ өөртөө гоё уламжлагдаад өвлөгдөөд одоо хүртэл ингээ хадгалж явдаг тэр нандин зүйлсүүд юу хэрэг байдаг вэ? Нандин зүйл бол ер нь энэ байгаль ээжээ бас дээдлж явах ёстой. Байгалыг бас хамгаалж явах ёстой. Одоо нэг аргал зомглаараа түлээгийн штэ. Түүнээс биш одоо нэг уулын модонд гараад мод унгаал одоо тэгээд түлээд ахгүй. Тэгээд тэр уламжилт ёс заншил хог новшиг бол ер нь шатаах, устгах тэр тал дээр бол байгалыг бол унган төрхөөр нь байлгах тал дээр манай бүр лав ээж ер нь их захиж сургаж ясна. Ер нь дулаан үедээ уусан манай аавын үйлжээ бор хайрхны өвөр вэлд байгаа, өвөр талд байгаа. Цэцэн нөгөөч гэж дулаан 8 үедээ ч ууж байгаа. Тэгээд миний одоо тэр өвдөөдс юм аа байгаль орчноо хайрлж, дээдлж ясны ач буян юм уу миний ач одоо байгаль орчны яамны сайд хүн бай. Цэрэм бат яг. Байгаль орчноо илжүүлжсэн сайд. Улсын хурлын гишүүн. Ийм хүн байгаа. Стаста нөгөө нутгийн хүмүүсүүдийн хэлдгээр ариун туршлагатай, ариун ярих яриатай бас бахархам. Ер нь бол хүн нөгөө заавал ахмад гэлтгүй залуу үеч гэсэн хүндлээд тийм ээ явж яадаг байвал бас ах дүүсийн харилцаас илүү сайхан болдгийм болоо гэж боддیں۔ Баян мөнх аваргыг хүртэл одоо энэ нутаг мэдээж одоо хүний нөгөө заа сургасан зүйл хэдэж мартагддаггүй гэдэг шиг тийм ээ одоо хүртэл ингээл тэр хүний шүтээд хайрлаад явна гэдэг маань бас өөрөө Монгол хүний л бас нэг зааж чамаар. Баян мөнх аваргад бас зөрүүлж бичсэн сэтгэлдээ уншаад баян мөнх аваргаараа бахархаад явж яадаг бас яруу найргийн шүлэг байгаа. Хэргэс нутгийн хөвгүйтэй хөөхд насаа өнгөрүүлсэн хүүч түүхийн ёроолоор хүч чадалд бие заяасан хүний орчлон тосгүй гавьяата хорлоогийн баян мөнх аварга таныг хойч үе минь дурсан дуулна хотол төм минь магтан дуулна уус нутгийн унган хүү унхаас өрхөх эрдэм чадал улсын баярын төрөө манлаа удаан дурсагдах аварга таныг үеийн үед дурсан дуулна үнэн хүчийг магтан дуулнаа. Даяар Монгол энэ дуулыг даян дэлхийд дуулуулсан дэлхийд нэртэй бөх дээдийн ном таавагш Монгол бүхийн түүхэнд мөнх бадрах зул. Өөрт нь нэг их уншиж өгч байгаагүй тэгээ тий. Хан вогдын ар хатан туулын кванд хант гэрэн шиирсэн халамж таны түшиг хайртай хүүгийн аав күлгийн сайны эзэн күчит бүхийн манлаа таны хүний орчлонд уяран дуулна күж дэлхийд майрсан дуулнаа гэж саримдаа бас орж ирэхгүй. Ер нь ихлэ ямар төрдөр
Би ер нь яг уу байгалийн сэдвтэй байгаль ээж одоо их дэлхий одоо тэгээд өвг дээдсээ хөндлөн биширсэн тийм л ер нь хоочвиг бол байгаль их илэгтэй инэрэлттэй байх гэн тухайд л одоо шүлэг яруунаар бичин шүү дээ. Ер нь бол малын ажил маш их. Ялангуяа малчин эмэгтэйчүүдийн ажил болохоор маш их байдаг юм шүү. Тий. Ер нь таны ажил өглөө хэдээс эхэлж байна? Тийм шүү дээ. Өглөө 5 цагт босоод эхэлж байгаа шүү дээ. 5 цагт босоод үнийгээ саагаад тэгэл баг 15 20 төгрөг чинь 2 цаг гарна саана. Тэгэл оруулж ирэл сүүгээ цагаа идэгээ боловсруулаад өглөөнөөс аваад тэгэл орой 10 цаг хүртэл үргэлжлэн шүү дээ. Зогсоо зайг. Тий, зогсоо зайг. Ер нь эмэгтэй хүний ажил тэгэл мундах шүү дээ. Заримдаа нэг жаахан амрах юмсан гэж боддог. Одоо сүүс айлаа ер нь яаж байна? Сүүс айлаа одоо цагаа идэх юм бид нэр. Сүүгээ оруулж ирэл айрг хийдэг манайх одоо баруун айрг одоо хөрийн сүүгээ тараг хийгээд ч хийж болно. Зүгээр ингээд түүхийгээр нь тэр архтанд хөрөнд хийгээд бүлээд тошаар тосаав. Тэгээд нөгөөхөө нэрнэ. Тэгээд арц гаргаад шахаад тэгээд аруул хэвийн цагаан хэвийн аруул ийм урууд аруул гэж. Яаж нөөцтэйгээ хэрэглэн хийж янаас зарж борлуулж байна? Хэрэглэндээ л хийжлээ л да. Тэгээд өлөө гарвал зарж борлуул. Тэгээд орсон гарсан байдлаа өгөн гэж бид нар ч юм бас. Чи хотыг зочих хэрдэг болохоор баг л зарж чаддаг юм да. Ер нь сүүс айл сайн гардаг уу? Сайн гайгүй манах. Гэхдээ манах яг нөгөө Монгол усаас шилжиж ирсэн болохоор яг Монгол. Гэхдээ энэ дээрээ нөгөө эрлиц бухтагсан болохоор ер нь сүүс айл гайгүй болчт юм байна. Тэгээд ер нь гайгүй нэг саамда өглөөний саамда нэг 20 литр 10 хөрөөс гарчтэй тэгэл зарим нөгөө баг гонжоо хөрөмч тэгэл сүү багтаа. Тэгэл оройдоо нэг 15 20 гэл. Тэгэл баг өдөр болгоно л тэр чинь нэрчээдэг дахиад дараа чинь шүүгээл 2 арлын утал байж сэлгэж хийхгүй бол тэгэл баг багтахгүй. Тэгж хийж янда тэгэл цаа идэх хийгээл. Хажуугаараа малынхаа бас малтагаа юм өтөж барьсан гээл тэгэл малынхаа өснөөс гээл ажил мундах шүү дээ. Заримдаа тэр цагаа идэж хийж чадахгүй. Ер нь хаацэлдэж хөрөхгүй юм биш дээ. Хүүхдүүд байж бас туслал. Хүүхдүүд насалж байна. Хүүхдүүд бүгдээрээ сайхан ихтэй зургуулах гэсэн. Тий, манайх 5 хүүхэдтэй. Тэгээд том охин маань ангаахын сургуулийг төгссөн. Эм зөөч мэргэжилтэй. 2 дахь охин маань бас шинжлэх ухааны техник сургууль үйлдвэрлэлийн менежмент мэргэжлэр төгссөн ажиллаж байгаа. 3 дахь дарханд энэ мандах сургуульд эхтлэн небогоор сурж байгаа. 4 дахь нь банд, 3 охин 2 банд. 4 дахь нь бас шинжлэх ухааны техник сургуулийн барилгын инженер мэргэжлэр сурж байгаа. Одоо ирэл хань хэрэглэл тусалцаал явж байна. Баг нь 6 дугаар анги. Тэгээд 5 хүүхдүүд. Мэргэжлийг та сонгож өгч гэнэ өөртөө шийдчихэж байна сурах мэргэжлээ. Тэгэл өөрсдөө л шийдэх юм да. Гэхдээ яг хөтө хүүхдэл юм аа эцгийнхэн заавал чи нэг тэгсэн дээр байхаа гээл хэлэхээр баг тэгэл их эцэгтэй зөвлөлтөж баг л сонгодог. Ер нь тэгсэн би бас хүүхдүүдээ чамд ер нь тэрэн дээр байхаа гээл тэгэхээр харин тийм ээ гэл. Тэгэл яг тэгж сонгож мэргэжлээ сонгосон. Хүүхдүүдийнхээ байдлаар одоо хэр зэрэг сурж байна. Одоо сайн сурлагатай бол бас нэг эдийн засгч гэдэг юм уу? Тийм байдлаар л мэргэжлээ сонгосон. Нутгаас гараад хэдэн жил болж байна? Ер нь нутагтаа яар очиж байна? Нутгаас манайх 8 онд шилжиж ирсэн. Одоо 10 жил болж байна. Нутагтаа ирснээс хойш 3 удаа очсон. Энэ зам би яваагүй нөхөр маань яваад ирсэн. Өөрөө бас арга хэсгийг хаяад явчих болох. Тэгээд нөхөр яваад ирсэн. Ер нь анх нутгаасаа гаргаад дээшээ ирэхэд бас шийд гаргахад хэцүү байсан уу? Тийм шүү дээ. Тэгэл гинтл шилжиж нүүн гэхээр бас нэг л сонин санагдал аав ээж маань байсан. Настай хүмүүс байсан. Одоо байна бурхан болцсон. Тэгэл одоо юу гэсэн үг юу гэж явж тэгэл аав ээж нар айгу дургу. Юу гэсэн үг эндээ сайхан болж ах чинь одоо юу айгу хол явуулах хүний хэцэг чинь тийм байт юм л шүү дээ. Ерөөс явуулах дургу.
Тэгэл юу гэсэн үг вэ ерөөсөө гэхээр бид нар ч гэсэн бас нутагтаа ингээл дасан зогцсон хамт олон ах дүү найз нөхд тэднэрээс ингээл холдно гэхээр одоо яаж явна гэж утгаас л нэг л өстө багтахгүй. Тэгэл яалтчгүй тэгэл одоо нөхөр маань л аюу их тийм л гинтл явах юутай болсон. Ерөөсөө шилжин ингээл тэгэхээр чинь тэгэл хүн чинь ямар ч гэр бүлийнхаа нэрийгээр даач явах юм чинь бас тэгж хэлэхээр эсэргүүцэж чадахгүй. Дотроо тэгж бодож байсан ч тэгэл бас ялцчихгүй цаашдаа хэрэгтэй чинь бас юуны газар хүүхдүүдийнхээ бас ирээдүйг бодоод тэгэл шилжээд ирсэн. Ер нь бол онсон гэж боддог. Тий, онсон. Тэгээд угаасаа зах зээлтэй газар бас энд ирэхээр хүүхдүүд ч гэсэн сургууль соёлтой ойр. Тэгэл бас боломжтой энэ чинь бас хот суурин газар гэдэг чинь бас нэг орон байр. Аваад сайхан амьдр чинь тэг хүн зах зээлтэй ойртой тэр нь боломжтой. Тэг хүн чинь тэгж явж ижил бас онж суралцсан юм байл л да. Энэ нас шилжин гэж юусоо бодоагүй байсан. Тэгээ бодоагүй байсан. Тэгэл тэгэл шилжээл. Хүүхдүүдээс нь ер нь малчин болох хүүхдүүд хэрэг. Малчин марг болохгүй юм байна штэ. Тэгэл гурван охин юм чинь. Уг нь банд байсан бол хэрэг манай том охин тэгэл бас маллаад явчих байсан. Охин ч гэлээ гэсэн яах вэ бас малын буйнаар бид нар ч өдөө зэрэгтэй ингээл амьдарч байгаа юм чинь. Бас нэг сайхан малчин залуутаа суугаад бид нар шиг ингээд маллаад амьдарч явж болохгүй нэг юм яах вэ гэж би бас охинтой зөвлөдөг байсан. Тэгсэн одоо хүүхдүүд ч ямар хүнээр заалах вэ штэ өөрсдөө л найз нөхдөд сунгаал ингээд амьдрал явуучих юм. Тэгэл манай охин болохоор за яах вэ тэгэл болохгүй бол одоо хаач юу ч хийжсэн болно штэ чаддаг байвал хүнээр төв тавилан хаач амьдарч болно. Гэж боддог л байсан. Яг нэг үгүйч гिचгүй манай том охин бол тийм л байсан. Банд бол ер нь мал их юутай дөрттэй нүдтэй ер нь мал бүх юмыг л чаддаг мэддэг ер нь тийм бас аваагаад багсан малчин бодсон бид нар өөрөөс тийм чадвартай. Тэгээд өөрөө яг малчин болох гэхээр яг заач гिचгүй тэгэл өөрөө бас бас ч гоо бас хэцүүлдэ тэгээд үгүй юу гэсэн хин тэгж малч гэдэг ингээл өөрөөс тийхээрээ тэгж сурал явчих. Тэгэл баг биднээр л дуусах юм байна доо малчин. Гэдэг чинь хүүхдүүд маллах болохоор өөрсдөө хийсээ хүүхдүүдээ бас амьдралын зах төрөхийн тулд өдөртөл малсан юм чи одоо тэгэл маллаа. Хүмүүс Улаанбаатар хот руу нэлээд их яваад тэнд нэлээд их одоо юу гэдгийг стресстэй л ер нь Улаанбаатар хот чинь бас олон үеийн газар хэцүү байдаг тийм ээ. Гэхдээ ингээд хөдөө орон нутагт бас ингээд сайхан маллаад ингээд сайхан амьдарч болох юм байна гэдгийг бас харуулж байгаа олон сайхан малчин гэр бүлүүдээс нэг гол бахархдаг шүү дээ. Тийм ээ тийм шүү дээ. Одоо хот суурин газар ер нь хэцүүлтэй амьдрахтэй. Тэгээд тэгж тийм газар л бас шуурч юуж яддаг тэр хүмүүс бас ажил амьдралыг бас мэдрэхгүй л байна л да. Бид нар ч одоо яг л хөдөө ингээл бага наснасаа л эхлээл хийгээл сурцсан. Тэгэл энэ амьдралыг хүн ямар ч амьдрал ямар ч юм хийж сурсан дадснараа л тэр хөдөлмөрийг хийж тэрнийхээ үр шимийг хүртснийхээ хувьд тэрний сайн сайхныг мэдэрдэг байх. Тэгэл тийм мэдэхгүй чадахгүй хүмүүс чинь тэгэл тэгж л явдаг байх. Бид нар бол хөдөө маллал малын буйнаар одоо хүүхдүүдээ өсгөж байжуулаад бүхий сургууль соёл амьдралын зах төрөл ингээл сайхан амьдарч байна. Яа тэгээ сайхан байна уу? Энэ сайхан хангаал гэхэд хангаалынхаа шимийг хүртээд, малынхаа буйны ашиг шимийг хүртээд, ер нь одоо тэгээд эцсийн бүлэгтээ өөр хүүхдүүд нь л эрүүл саруул нэг тун хүсч хүмүүжж байвал нөгөө аав ээж нарын бас тэглэн тэнэж яддаг юм шиг байна. Тэгээд энэ сайхан малынхаа буйнаар өөр хүүхдээс боловсралтай болгоч чинь гэдэг маань өөрөө бас малын ашиг буян их гэдгийг харуулж байгаамаа. Тэгээд үнэхээр бас бахархаж байна. Та нарын байгальлыгээ ялангуяа хайрлаж хамгаалж яадаг олон малчин бас байгаасаа ерөн сүйтгэхээсээ илүү тийм ээ хайрлаа сэргээдэг байгаасаа гэж ер нь бас их. Ер нь ургаа шонгаа хүртэл одоо авч хаяад удаа тарай хийгээд одоо нөхөн бөглөдөг, тагалдаг. Булаг шандтаа одоо хог нух шаydгүй. Тухайн ахуй хэрэглэнийхээ хогийг шатаадаг. Одоо ер нь одоо байгаль дэлхий одоо шатаа явчихна газар шатаад явчихна гэж хүмүүс бодоод энэ хогийг шатаадгүй юм шиг байлаа. Гэтэ бол үнсэн дээр нэг жоохон бөөгнүүлж байгаа тэгээ шатаахт бол шатаал харж байгаа шатаач гэж шүү дээ. Тэгэл манайх одоо сүүлийн 4-5 жил зусж байна. Одоо тэгээд найлууд ирж зуссан одоо бууцны хог энэ тэрэ харьлаад ингээд эдгшраад айтайхан болж байна тий.
унсан барьсан одоо Улиас бургус юу байдгийг тэрнийг нь авч одоо төчин дэргэлээ. Байгалыг бас нэг унган төрхөөр нь хойч үедээ бас нэг өвлүүлээд үлдээчих. Ер нь хүнийг тэгдэж шүү дээ. Одоо тэдний хуужаасан бүр хогтой байна. Тэдний хуужаасан бүр цэвэрхэн байна гэдэг одоо хүний бол явсан замын хүмүүс ч гэсэн одоо ингээд хараад явдаг учраас ер нь хүн болгоно одоо дор үрнэ одоо байгаль дэлхийг хайрлаж хамгаалж малчин хүн ялангуяа одоо малчин хүн бол ер нь байгалийнхаа ашиг шимийг хүртчихэд газар тариалангийн бүс нутгийн газар тариалан эрхэлж яваа хүмүүс ч гэсэн одоо байгалиасаа л биднээс амьдарч аж төрж байгалийнхаа баялгаар л одоо ийм сайхан амьдарч аж төрж штт. Ер нь хүн бол сэтгэлээрээ баян байх ёстой. Тий. Ер нь одоо хангалуун сайхан бууж 50% байвал одоо хойч ирээдүйн маань ч гэсэн одоо сайхан явах байхаа гэж боддоо штт. Тий. За баярлалаа. Таны сайхан үгээр хоёлаа нэвтрүүлгээ бас өндөрлөё. Тэгээд сайхан байна ингээд гоё нутаг орноо дээдлсэн, малынхаа ашиг буйнаа дээдлсэн, ярих яриатай ялангуяа би юм яруу найрагч малчинтай анхудаа баг уулзтаа магадгүй урд нь тийм гоё шүдэг яруу найраг зохиодог гэсэн малчинтай тааралцж байсан баг уншуулж байгаагүй болов ямар ч гэсэн Сэлэг нутгийнхаа тухай ийм сайхан шүдэг яруу найраг зохиосон танд баярлалаа. Тэг удахгүй сайхан ном гарах бах гэж бодож байна. Номоо сайхан гаргаараа өөрийнхөө зохиосон баярлалаа үзэгчтэй. Тэгээд та нарын уран бүтээлт ч гэсэн өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Өдөр та бүхэндээ бид Сэлэн аймгийн Хушаат сумын малчин Ганбаатар хаан гэр бүл за малчны хотонд нь ирж энэ сайхан өргөн дэлгэр 100 цагийг бас 100 цагт хэрхэн сайхан зусж гин мал ахыгаа хэрхэн сайхан дээдлж гин байгаль орчноо хэрхэн сайхан дээдлж байгааг нь малчин хүний заяа ийм байдаг юм байна гэдгийг бас харуулахыг зорилоо. Ингээд бидэнтэй хамтаас үзэгчтэй баярлалаа. Баяртай.